Эзний ивэл дүүрнү. Улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл сонсогч тантай өнөөдөр бас нэгэн шин дугаараараа мэдчилж байна. Амьдралын урсгалд бид яваад орчхороо заримдаа баримжаагаа алддаг тий. Даваагаас ним гараг, 7 хоног, сарууд, нүд эрэмхийн зурал урсан өнгөрч заримдаа ч цагийн баримжаагүй болдог. Ямар сайндаа саяхан л шин сар эхэлж, саяхан л баярын ориглуун дарсаа будуулаа үздэй гэдэг. Хизээдээ ингэтлээ сар өдрүүд нисээд өнгөрдөг байна гэж боддог. Магадгүй зарим талаараа бид баяр жаргалаас илүү зовлон бэрхшээл бидний амьдралд бидэнд цагийн баримжааг ойлгож нэгэн хэвийн амьдралын энэ эргүүлэгт орсон мэт өдрүүдийн гогцоог тайлж амс хийх чөлөө амьдралын жинхэнэ учир начир нь яг юунда байгаа юм бэ? Зав чөлөөгүй бид юуны төлөө ингэтлээх зүдэн зүтгээд байгаагаа эргээд нэг эргцүүлэх боломжийг олгодог юм шиг. Хөөр цэнгэл баяр наадамж яах вэ? Бид хамтдаа баярлаж хөөрөөд л өнгөрцгөөдөг. Цаг хугацааны баримжааг төдийлөн гүн гүнзгий мэдрээд байдгүй шүү дээ. Харин ямар нэг зовлон бэрхшээл та бидний амьдралд ирэх үед бид жинхнээсээ нэгэн хэвд зутгагдсан тэр амьдралынхаа хэв маягаас түр чөлөө аваад гүнээрэн амьдрал гэдэг чинь юусан бэлээ? Би гэдэг чинь хинсэн бэлээ гэж аажуу уужуу бодох чөлөө өгдөг. Зовлонгийн нэгэн шалтгаан нь энэ ч юм уу? Тэгэхээр зовлон бэрхшээл асуудал сорилт болгон бидэн дээр ирээд за чи амьд байгаа хэрнээ яг амьдраад байна уу? Яаж байна? Өөрөө алив хариулаад үзтээ гэх шиг биднийг үнэхэрийн гүн бодолд автуулдаг юм. Энэ бол улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Улаан тэнгис хүртэлх Израильчүүдийн амьдралд ямар их нүд гэлбэм гайхамшиг болсныг та санаж байгаах. Харин тэнгисийг хуурай газар шиг гаталсны дараа юу болдог вэ? Тэндээс л жинхэнэ амьдрал эхэлдэг. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе. Тэгэхээр та ойрд хэр их бодолд автаж байна да? Эсвэл цаг хугацаа нисээд л өнгөрч байгааг үе үеийнхэн анзаармар аядснаа. Урсаад өнгөрөх энэ амьдралыг, энэ цаг хугацааг би ямар зогсоож чадах вүштэй гэсхийгээд тоомжиргүйхэн хандаж байна уу? Цагийг зогсоох нь битгий хэл ухрааж байсан нэг түүх Библиэд бичигдэн үлдсэн байдаг. Тэр түүхийг та 2 дугаар хаад намын 20 дугаар бүлгээс уншаарай. Харин одоо би танд товчхон ярьж өгье. Хизкия гэдэг хаан хатаг өвчнөөс болж үххийн наагур өвдөж байсан. Бугалсан хатагч амар ах шүү. Годогийн шиг ямар өрөвслийн эсрэг им тан антибиотик гэж байсан биш үү? Тэгс ингэсхийгээд уламжлалт аргаар л үзэж тараад үнэхэрийн хүч хүрэхгүй болсон байх. Тэгтэл нэг өдөр хаан дээр Сая гэдэг зүнч ирээд та өвчнөөсөө болж зайлшгүй үхнэ. Шинэ хааныг ширээнд нь томилох ажлаа эхэл гэж хэлээд яваад өгдөг. Харин хаан орондоо буруу харж хэвтээд өвчин шаналлдаа нэрвэгдэж амьдрал үхлийн тухай гүн их шүүрс алдаад залбирсан. Харин ингэж залбиртал бурхан яасан гэж санаагаа өөрчлөөд зүнч Исаяд ингэж хэлдэг. Хааны залбирлыг сая би сонслоо. Чи явж ороод ингэж хэлгэж өөр нэгэн мэдээ дуулгадаг. Тэр нь мэдээж үхэл амьдралын зааг дээр байгаа нэгэнд хаврын анхны хур шиг амин чухал таатай сайхан мэдээ байсан байж таарна. Сайн мэдээ сонссон хаан баярлах, гайхах, эргэлзэх, итгэх хоёр нь дэнслэгдэж, динжигнэж тэгээ зүнчөөс ингэж асуудаг. Энд ингэж бичсэн байна. Хизкия Исаяд эзэн намайг идгээж би 3 дахь өдөр нь эзний өргөө рүү явах болно гэсэн тэмдэг нь юу байх вэ гэж. Исая дараах зүйл нь эзэн өөрийн айлдсан ёсоор хийхийн эзнээс ирэх тэмдэг болно. Сүүдрийг 10 алхмаар урагшлуулах уу? Эсвэл 10 алхмаар ухраах уу гэв. Хизкия хариуд нь сүүдрийг 10 алхмаар урагшлуулах нь амархан. Үгүй. Харин сүүдрийг 10 алхмаар буцаагтун гэж хэлжээ. Иш үзүүлэгч Исая эзэнд хашгирсанд Ахазын шатан дээгүүр өнгөрсөн сүүдрийг тэрээр 10 алхмаар буцаажээ. 2 дугаар хаад 28-аас 11-р ишлэл байлаа. Тэгэхээр Хизкия хаан үхлүүт байхдаа Бурханаас наминчлан гуйсан учраас амьдралынх нь он жилүүд түүнд нэмэгдсэн гэдгийг хамтдаа уншлаа шүү дээ. Хүний л амьдрал юм хойно. Бид яалтчгүй өвчин зовлонтой байх үедээ өөрийнхөө хэн болох,
өрөөлийг хинбэ гэдгийг олж хардаг. Эзний ивэлээр эргэн тойрныхон чинь хуурамчалтаар өнгөцгөн өнгөлсөн мэт. Тэгээ цаг нь болохоор зэсэн зухуучхааргүй итгэмжтэй, итгэлтэй хүмүүс байвал юутай сайхан бэ. Тийм бол харин тэгэх тусмаа та бид өөрсдийнхөө амьдралын үнц нь утга учирын эрлийн учрыг олох хэрэгтэй болж байна гэсэн үг. Тэгэхээр яг одоо хамтдаа эзний үгийн эрэлд мурдах цаг боллоо. Бид хамтдаа дуулал номоос уншиж байгаа шүү дээ. Дуулал 19-р бүлэг. Тэнгэр нь Бурхны сүр жавхланг зарлаж, огторгуйн гарынх нь бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хил яриа хийгээд үг үгүй, дууч сонсогдохгүй атлаа. Дуу хоолой нь бүх газарт үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн. Тэдгээрийн дотор Бурхан наранд зориулж майхан барьжээ. Сүйт залуу гэрээсээ гарч ирэх мэт нар мандав. Хөөрсөн баатар иршиг замаараа тэр довтлно. Тэнгэрийн нэг захаас мандаад нөгөө захад тойрон явсаар жаргана. Халуунаас нь нуугдах юм гэж нэг ч үгүй. Эзний хууль нь төгс төгөлдөр сэтгэлийг сэргээдэг. Эзний зарчим нь баттай, гиннийг ухаантай болгодог. Эзний заавар журам нь зөв, зүрхний баясгалан. Эзний тушаал нь тодорхой, нүдний гэгэрэл. Эзнээс эмээхүүн цэвэр мөнхөд оршдог. Эзний шүүлтүүд үнэн бүгд зөв шударга. Тэд алтнаас, их шижир алтнаас ч илүү хөсвштэй. Зүгийн бал зүгийн сархингаас дустгаас ч илүү чихэрлэг. Бас эдгээрээр таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг. Хим буруугаа ухаарч чадах вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач. Мөн зарцаа санаатай нүглээс хамгаалаач. Тэдэнд намайг бүү захируулаач. Тэгвэл би гимгүү болж их гимт үйлдэлээс ангижирна. Миний хад аврагч эзэн минь амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд таны мэлмид нийцсэн авагдах болтугай. Дуулал 20-р бүлэг. Зовлон шаналнгийн өдөр эзэн чамд хариулаг. Яаковын Бурхны нэр чамайг хамгаалаг. Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж Сионоос чамайг түших болтугай. Тэрээр бүх эдэн өргөлийг чинь санаж, шатаалт дахлыг чинь хүлээн авах болтугай. Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж чиний бүх зориг төлөвлөгөөг биелүүлэх болтугай. Бид ялалтад чинь баярлан дуулж, Бурхныхаа нэрээр бид тугаа мандуулах болно. Эзэн бүх гуйлтыг чинь биелүүлэх болтугай. Эзэн тослогдогчоо авардаг гэдгийг одоо би мэдлээ. Тэр баруун гарынхаа аврах хүчээр ариун тэнгэрээс түүнд хариулах болно. Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Бид харин Бурхан эзнийхээ нэрийг санана. Тэд бүхэлдсэн унцгаана. Бид харин босож бат зогсно. Эзэн авраач, бидний дуудах өдөр хаан бидэнд хариулах болтугай. Дуулал 21-р бүлэг. Эзэн таны хүчинд хаан баясах болно. Таны авралт тэр юутай их баярлана вэ? Та түүнд зүрхнийх нь хүслийг өгсөн бөгөөд уруулынх нь гуйлтад татгалзаагүй. Учир нь та түүнийг сайн эрүүлөөр угтан авдаг. Та шижир алтан титмийг толгойд нь өмсгдөг. Тэр танаас ам гуйсанд та түүнд мөнхийн мөнх, урт удаан насыг өгсөн юм. Алдар нь таны авралаар дамжуулан агуу их юм. Та түүн дээр алдар, сүр хүчийг өмсгсөн. Учир нь та түүнийг мөнхөд өрөөлтөй болгодог. Та түүнийг өөрийнхөө оршихуйд баяр баясгалантай болгодог. Учир нь хаан эзэнд түшдэг бөгөөд хамгийн дээд нэгний хайр инэрлэр тэр ганхахгүй. Чиний гар бүх дайснаа олно. Чиний баруун гар чамайг үзэн ядагчдыг илрүүлэх болно. Чи ууралсан үедээ тэднийг галтай зуух мэт болгоно. Эзэн уур хилэн дотроо тэднийг залгиж, гал тэднийг шатаана. Чи тэдний үрийг дэлхийгээс, удмынхныг нь хүний хүүгүүдийн дундаас устгана. Хэдийгээр тэд таны эсрэг хормууг санаархаж, башир явуулга зохиовч тэд амжилтад хүрэхгүй. Учир нь та тэднийг нурууга харуулхад хүргэх болно. Та тэдний нүүрөөд сумаа онлон бэлэн болгоно. Хүч чадлаараа эзэн та өргөмжлөгдөх болтугай. Бид таны сүр хүчийг дуулан магтах болно. Амен.
Эхэнд Бурхан Тэнгэр газрыг бүтээжээ гэж Эхлэл номын 1-р бүлгийн 1-р эшлэлд бичжээ. Химжээ хязгааргүй мэт бидний нүдэнд гүн цэнхэр харагддаг. Эзэн Бурханы бүтээсэн Тэнгэрс бол угтаа Бурханы сүр жавхланг зарлахын төлөө дээр мэлтийн уншдаг байх нь. Миний хувьд Тэнгэр дээрх үйлсийг ширтэж, багтаж, тэгээ салхиар хөлгөлнөн дүрсээ хувиргаж байгааг нь харж зогсох дуртай. Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуйн гарынхан бүтээлийг тунхаглаж байдгийн бол хүний амьдралд хизээ ирэхээ төдийлөн зарлаад байдаггүй зовлон бэрхшээл гихч зүйл. Ер нь юуг тунхаглан зарлахаар бидний амьдралын хаяа хатавчаар сүйтгэнэд байдгийн бол тэгэхээр зовлонгүй хүн гэж байхгүй. Хэлбэр байдал нь өөр байхаас биш тухайн хүнийг зовж шаналгаж байгаа мэдрэмж нь яг адилхан. Саяхан нэг хүн өөр нэг хүний эмнэлэг домлог болсон постны дор мөн их игдүүцэж байна. Энэ ямар хүнээс их зовчихсон л биш гэн. Тэгж ярих юм бол энэний туулаад гарч байгаа зовлон, өвдөж байгаа өвчин, ороод гарсан хагалгаа нь шалахгүй штэ. Жижигхэн зүсэлтэл дайны ид шүү дээ. Гэтэл их л том юм бичсэн харагдана. Тэгээд би бодлоо л доо. Өвдөж, шаналж байгаагаа бусдад дуулгаж, өвчнөдөө шаналж байгаагаа хуваалцаж байгаад нь ягаад ингэтлээ их бухимддаг байна. Ер нь бид бусдын зовлон дээр хаяа таанц ирэх гээд байдаг нэг тийм жудаггүй зантай юм биш үү? Тэгээд ч миний бас таны зовлон шаналлыг, өвдөлт, зовиорыг мэдэрч хүлээж авах тэр мэдрэмж нь өөрөө шүү дээ. Юу ч туулж яваа юм билээ. Нэгэндээ үр зөөлөн сэтгэлээр ханддаг байцгаая гэж. Нөгөө тэгүр зовлон бэрхшээл итгэгчдийг ч гэсэн тойрохгүй. Сайн мэдээ сонсож Христэд итгэлээч гэсэн бид амьдрсаар байх хугацаанд зовлон бэрхшээл гихчтэй учирдгаараа л учрах болно. Та Христэд итгэж тэгвэл өвдөхөө болно. Мөнгөний асуудалгүй болж санхүүгийн эрх чөлөөнд хүрэн шүү дээ гэж хэн нэгэн Библийн тухай, Бурханы тухай, сайн мэдээний тухай ингэж ярил та эрүүл ухаан хийгээд ялгах чадвараараа тэгж ярьж байгаа хүнийг сайтар нэгтлаарай. Учир нь энэ амьдрал чинь төмөр хайрцагтай жигнэмгийн цуглуулгатай л адилхан. Дотроос нь шоколадтай, давстай, жимсний төрхлөгтэй, эсвэл наргил модны самар үнэртсэн гэдэл янзын амт хэлбэр дүрстэй жигнэмгүүд гарч ирнэ. Хайрцгаа хоосолж одоодоо дүргснийхаа дараа бид түүгээр цүү утасны хайрцаг хийдэг шүү дээ. Яг л үн шиг амьдрал гэдэг аз жаргал, баяр хөөр, зовлон бэрхшээл, алдаа оноо гэд олон төрлийн мэдрэмжүүдийн цуглуулга. Нэг хэвд зутгагдсан юм шиг байвал юуных нь үүнийг баялаг амьдрал гэх вэ дээ. Би танд хайртай, өршөөл тань намайг орхихгүй. Бүх өдрүүдэд гараас минь та атгсан билээ. Өглөөс хэрэг тэр мөчөөс эхэлж үдэш хэвтэх хүртэл би Бурханы сайн сайхныг дуулнаа. Хайртай өршөлтөн намайг орхихгүй өдрүүдэд гараас минь татвсан өглөөс хэрэг тэр мөчөөс эхэлж үдэш хэвтэх хүртэл би Бурханы сайн сайхныг дуулнаа. Амьдралын туршид та итгэж үнэн сэтгэлээр надад сайн хандаа амьсгал авах хорон бүхэлдээ би Бурханы сайн сайхныг таны духован би хайртай гүн харанхуй өрхөж биш та дэргэд минь байна та бол абын гэдгийг би мэднэ найз минь гэдгийг ч мэднэ би Бурханы сайн сайхан амьдрал
Амьдралын туршид та итгэж үнэн сэтгэлээр надад сайн хандаа амьсгал авах хорон бүхэндээ би бурхны сайн сайхныг дуулнаа. Зовлон шалангийн өдөр эзэн чамд хариулаг. Яаковын бурхны нэр чамайг хамгаалаг. Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж Сионоос чамайг түших болтугай. Дуулал 20 дугаар бүлгийн 1-2 дугаар ишлэл байлаа. Бид яагаад зовдгийн шалтгаан үр дагавар нь яг л энэ ишлэлд байгаа мэт. Мэдээж бид зовлон бэрхшээлтэй тулах үедээ илүү хүнлэг, инэрэнгүй, үр нэмгэн болдог. Тэр зовлонг туулаад гарсныхаа дараа ч гэсэн хин нэгэн яг таныхтай, минийхтэй адилхан туулаад даваад гарсан асуудал дундуур туучж байгааг харвал бид тэр хүнийг илүү хайрлаж, ойлгож, заагаад, зөвлөөд, чиглүүлээд өгмөр тийм их хайр сэтгэл төрдөг шүү дээ. Бид ухта бие биеийнхээ зовлон хуваалцахын төлөө байдаг шүү дээ. Нөгөөтэйгөр бас зовлон бэрхшээл бурханлоо биднийг улам илүү ойртуулж өгдөг. Яг л Хизкия хаан шиг өглөө твтэж байхдаа бурхан үнэхээр өвдөөд шаналл минь тартагтаа туллаа. Таалта. Намайг бодоочтэй. Намайг санаачтэй гэж шин сэтгэлээсээ залбирсан юм. Бурхан Хизкия хааны зовлонгийн өдөр түүнд хариулсан юм. Яаковын бурхны нэр хааныг үхлээс хамгаалж өгсөн юм а. Үнэхээр л тэр Хизкияд ариун газраасаа тусламж илгээж Сионоос түүнийг түшсэн. Бурхан бидэнд хариулдаг юм аа. Энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Бурхан бидний юу туулж явааг дэндүү сайн мэднэ. Нэг амьсгаагаар уудалж чадахгүйгээсээ болоод цээжин дотроо яаж багтарч бачуурч байгааг эзэн дэндүү сайн ойлгож байгаа. Залбирч чадахгүй байгаадаа битгий өөрийгөө буруутгаарай. Зовлонгийн тэхий дунд туулж туучиж явахдаа өөртөө өрзөөлөн хандаж хит их хүчлэлгүйгээр зүгээр л аниргуу дунд дэрэгдээ байгаа хин нэгний таны төлөө залбирч бас бусдын төлөө гуйж бурхантай ярьж байгаа тэр залбирлыг нь чагнаж суухад л одоо хангалттай. Би харин таны төлөө энэ цаг мөчид залбирч өгье. Миний хад болох бурхан минь. Амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд таны мэлмид нийцсэн авагдах болтугай. Бурхан, би нэгэн цагт гэж ам нэгээд залбирч сэтгэлээ уудалж чөлөөлөгч тэнхэлгүй болтлоо тамирцсан ах эгч дүүсийнхаа төлөө зуучлан залбирч байна. Тэд зовлондоо дэндүү их шаналж цаананд байгаа гэрэл гэгээтэй сайн сайхныг олж харах гэхээр нүд нь нулимсаар дүүрээд юу ч олж харж чадахгүй байна. Сэтгэл нь асар их шаналсан учраас бурхан минь, та амьд үгийнхээ хүчээр өөрийн оршихуугаараа тэдний сулдсан сэтгэл, эмтэрсэн сүнсийг нь эмчлэж, лааршуулж өгөөч гэж гуйж байна. Тэгээд танд сэтгэлээ уудлах гэхээр сад тавиад юугүй асгарч алдуурах гээд байгаа болохоор юу ч гэж хаанаас нь яаж ч эхлэхээ мэдэхгүй байгаа энэ нөхцөл байдлыг хэзэн минь та дэндүү сайн мэддэг учраас баярлалаа. Эзэн, та тэдний зовлонг дэндүү сайн ойлгож, мэдж, тэгээд бурхан зовлонгийн өдөр та хариулнаа гэсэн. Эзэн, тэр өдөр өнөөдөр байна. Эзэн, та өнөөдөр яг одоо тэдэнд зовлонд нь хариултаа өгөөч. Зовлонд нь та хариулж өгөөч гэж гуйж байна.
Зовлон зүдгүүрт нь цэг тавиач болсон. Одоо амарч, тэнхээж, босож үндий гэж хэлээж. Их эзэн минь та хүүгээ, та охиноо тэнхрүүлээж. Яаковын бурхны нэр тэр хүмүүсийг элдэв зовлон зүдгүүрээс нь хамгаалах болтугай. Та тэдэнд ариун газраасаа тусламжийг илгээж, Сионоос тэднийг түшиж, тулж, үндийлхэн босгож өгөөч гэж бүхий л зовлон бэрхшээлийг гитэлж давж гарсан. Бидний амьд ариун их эзэн Иесус Христийн нэрээр яг одоо зүрх нь, сэтгэл нь, оюун бодлоор, бие махбодоор зовж зүдэрч байгаа. Бүхий л ахан дүүсээ танд өргөж эзэн Иесусийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе.